Жаран жарны түүхийг жаргал хурааж уухайлсан. Жаахан шаргын аялгауг гэгэл зүүс хийгээд уйруулсан. Жавар салхины үзүүрийг анхны төл амьлуулсан. Жалгын засыг сөхөж ярган зүйд өндөлдсөн. Хаврын дэргүн сарын бэлэгт сайн өдрийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Говь хангаан цэнхэр орон гурван бүсийн цэнхэр нутгийн зан олон та бүхэн маань сар шиндэн сайхан шинжиж байна уу? 17 дугаар жарны усан барс жилийн сар шинийн баярт зориулсан ерөөл дүүрэн цагаан сар баярын дугаараа үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийн цагдаагийн газрын ажилтан албан хаагчид маань оролцоход бэлэн болж байна. Юун дөрөнд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. За ингээд ирчүүд маань өнөөдөр оролцож байгаа дөрвөн бүсгүйгээс өөрийнхөө өнөөдрийн тэмцээн уралдаанд оролцох партнероо бас сонгох хэрэгтэй байгаа. За ингээд ирчүүд маань эхнээсээ. За ингээд мэдээд ирчүүд маань ингээд ийм ихтэйг өсгөөг бас партнераараа сонгосон бай гэдгийг бас мэдж байгаа учраас та бүхнийг өөр өөрсдийнхөө сонгосон партнерыг очиж бас багаан бүрдүүлж партнераа сонгоно уу гэж та бүхэндээ хүсэж байна. Угаалга гараад ирэх. очроо байна. Тэгээд коммент. Ярьсан л шүү. За ингээд англид хоёр гараад инглид хоёр нарчдаг хөө. За тэгээд багууд маань бүрдсэн байгаа. Партнероо сонгож хос хосоор дөрвөн баг маань бүрдсэн байна. Багуудтай амжилт хүсье. За ингээд өнөөдрийн бас 5 үе шаттай явагт тэмцээнд маань хэрхэн дараалалаар оролцох вэ гэдэг бас та бүхэн маань суулгах хэрэгтэй. За ингээ багийн ахлагч ирчүүдээрээ бас энэ хүн суулаагаа хийлгэе. За анхны баг суулаагаа. За дөрвөн баг маань 1-ээс 4 гэсэн тоог суулаад энэ дараалалаараа дараагийнхаа уралдаан тэмцээнд бас дараалалаараа оролцох хэрэгтэй байгаа. За 1-р баг. 1-р багийг сонгосон. За 1-р баг. За 2-р баг. За 2-р баг маань сонгосон. 3-р баг. За 3-р баг маань сонгогдсон байна. За 4 гэсэн. За ингээд 4 баг маань дарааллаа сонгосон. За ингээд бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгийнхээ уралдаан тэмцээнийг эхлүүлье. Эхний тэмцээн багийн одоо мэдлэгээ байх хэрэгтэй байгаа. Та бүхэн маань хоорондоо 5-аас 10 минутын хугацаанд ярилцаад за цагаан сарын холбогдлолтой дуу, цагаан сарын холбогдлолтой ерөөл, аман сар шинийн холбогдлолтой шүлэг байж болно гэдгийг та бүхэндээ бас хэлье. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Найман зууны тэртэгээс жаргал хураалж уухайлсан намхан хүлгэн унаж дэлхийн зулайд омгоссон нар сүлдтэй Монгол төмөн элгэрийн инх амгалан төрлөөрөө дөвшин амгалан сар шиндэн сайхан шинжилж байна уу. Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань эхний үе болох багуудын танилцуулга мэнчилгээ эхлэхэд бэлэн болж байна. Эхний бага та бүхнийхөө өмнө өрье. За багийн мэнчилгээ бэлэн болсон. За та бүхэн маань багта ямар нэр өгсөн бэ та хоёр маань? За манай баг маань төлийн дуу гэсэн нэр багтаа өглөө. За манай баг Баянгор аймаг цагдаагийн газрын хэж умын тасгийн цагдаа цогц сайхан. За миний бие болох мэдээлэл судалгааны ахлах мэргэжлийн цагдаагийн хувьшууч Бямба гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. За ингээд төлийн дуу гэсэн багийнхаа хоёр хөшөөнд амжилт хүсье. Ингээд та бүхэн маань эхний үе буюу мэнчилгээ бэлтгэсэн байгаа тийм ээ. Ингээд та бүхнийхээ мэнчилгээг бүгдээрээ хамт хүлээж авсан сонсё. За та бүхэндээ төлийн дуу багаас цагаан сар дуугаар мэдчилгээ өргөж байна. Цагаан сарын шиний нэгэн болоод ирнэ бэхүү. Цагаан эсгийг гаднаа дилгээд тэнгэр бурхандаа мөргөлөдөх.
За 2 номерыг суулсан багийн гишүүд маань багтаа ямар нэр өгсөн бэ? За манай багийнхын яриад одоо энэ тэмцээн маань одоо энэ Түүх Угсаатны зүүн музейгээс зохион байгуулагдж байгаа. Тэгээ энэ Түүх Угсаатны зүүн музейн бас гол ховор өмтэй олбруудын нэг болох одоо Бууцхан сумын нутгаас олдсон хос морины хүрл ийм олдор байдаг. За энийг бэлгшээгээд бид хоёр бас хос морь гэдэг нэрийг багтаа өгсөн байгаа. За сайхан хэмэрлэг бас нэр сонгосон байна. Манай цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн хөтлөгч Тичмаа. За мөдөн байцаах хэсгийн ахлах мөдөгч цагдаагийн хөшүүд амданд орж миний би ингээд хамт оролцож байна. За ингээд хосмар багийн 2 гишүүндээ амжилт хүсье. Ингээд та хоёрын мэдчилгээг хүлээн аван сонсё. Саран хэлбэртэй магнаагаар тэргүүн югаан гоёод сайхан жилийн өглөөг амар минь угтаад аагтай шаргал цайг нарны туяатай самарч алтан төрийн сүлдтэй хиймрийн бурхандаан дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж эдээ шүүснийхаа дэргэд эрхэмсэг залрах аав ээждийн тэнгэрийн өнгөтэй хадгаар өрөөл золгож өнсүүлье. Ингээд хонгор нутгийнхаа ард түмэнд сар шиндээ сайхан шинэлэрэй гэж хүсье. За багтаа ямар нэр өгсөн бэлээ? Бас өөрсдөө сайхан танилцуулгыг та бүхнээс хүсэж байна. Та бүхэнд шинэ сар багаас мэдчилж байна. За манай багт Баянгор аймгийн цагдаагийн газрын сэтгэл зүйч хорлогороо би өөрөө Эрдэнэ цогцмын хэсгийн төлөөлөгч ахлах цэцлэгч дөржин гэж бүрэлдэхүүнтэй байна. За ингээд та хоёрт амжилт хүсье. Сар шинийн энэ сайхан өдөр зонгоолондоо за шүлгээр мэдчилгэж байна уу? Дуугаар мэдчилгэж байна уу? Та хоёрынхаа мэдчилгээ бас хүлээн авъя. За ингээд 100 зуунаар эдээших баян хонгор эмээг айлын зулай шүрх дээвэр хөхтэнгэрэн зэлэмгээ нарны цэцгээр тамгдсан оосрочнотаа найрсаг сэтгэрээр харагдсан баян хонгорчууд л та галуун суваа зэлгэд түн голон цэнгэгээ гадны хүнж очиход өнгө талан зэлэмгээ галуу хэлнийг дуулахад эрдэнсийн санаан баян хонгорчууд та бүхэн сар шиндээ илгээрээ инг хамглан төрлөөрөө дөвшин нүрэн сайхан шинэлцгээж байна уу. 60-60-ны түүх жаргал хураалж уухаална жаахан шаргын аялахуг гэгэл зүйлс хийгээд уйруулна жавар шилхний үзүүрийг анхны төл амьрлуулна жалгын цасыг сөхөж яргуун зүүд үнэлцэн гэртам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд гарч байгаа шинэ жилийн мэндийг хилэлцэн үү гадаа гэртгүү гой дээлтэй хүүхдүүд тоглоод ганцхан Монгол орны тэнгэр хангай уярно тэнгэрийн өнгөтэй өрөөл золгож өнсүүлье тэргүүн сарын шиний нэгний инх мэндийг эрен мэдчилье. За та хоёр маань ярилцаад багтаа ямар нэр өгсөн бэ? Энэ сайхан усан бар жил гарч байгаа болохоор хүчрхэг бар гэж сайхан багтаа тийм нэр өглөө. Хүчрхэг бар багийн за 2 гишүүнтэйгээ бүгдээрээ танилцъя. За ингээд тус газрын замын цагдаагийн засгийн цагдаа төсөөлөгч цагдаагийн дэд талах шилбэг сайхан нийтийн журам хамгаалах эрүүлжүүлэх садуулах баримтлах байны эмч цагдаагийн хошууч хочир хандагчтэйгээ оролцож байна. За ингээд манай баг маань цагаан сарын дуугаар мэдчилгээ төвшүүлэхээр бэлдсэн байгаа. Цагаан сарын шинийг боллоо дэрэлдээ цагаан эсгийн гадна дэвсээ тэнгэр бурхандаа мөргөлөөд царилаг төрсөн янжин доллонда сансаныга хиллэндээ цагаан гурлын хуймаг жигэнсэн чиг амтан үгүй боллондоо За хонгор нутгийн зон олон таамын сар шиндээ сайхан шинэлээрэ. Маш сайхан мэдчилгээг бас бэлдэж хонгор нутгийнхаа зон олонд мэдчилгээ төвшүүлсэн 4 багийнхаа гишүүдэд баярлсан талархснаа илэрхийлье. Мэдчилгээний төрөлд 1-р баг буюу төлийн дуу баг маань 3 оноог авсан байна. Баяр хүргэе. За 2-р байранд одоо мэдчилгээгийн төвшүүлсэн хос морь баг маань 4 оноог авсан байна. Хосмор багийн гишүүдтэй баяр хүргэе. 3-р одоо мэдчилгээгийн төвшүүлсэн
Шин сар баг маань 5 оноог авсан байна. Баяр хүргэе. За ингээд 4-дүгээрт мэдлэгээ дэвшүүлсэн хүчрхэг бар баг маань 3 оноог авсан байна. Ингээд та бүхэндээ бүгдэнд намжилт хүсье. Ингээд нэвтрүүлгээ маань 2 дугаар үе Монгол наадгай буюу одоо шагаа харваа тэмцээнээр үргэлжлэх ёстой байгаа. Ингээд Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн үе маань Монгол наадгай буюу шагаа харваа тэмцээнээр үргэлжилж байна. Ингээд өнөөдрийн 2 дугаар үе болох шагаа харваа тэмцээнийг маань шүүж бид хүмүүс шагаа харвааны талаар бас ойлголтыг өгөхөөр аймгийн мэрэгэн Ууган Баяр маань хүрэлцэн ирсэн байгааг үзэгч та бүхэндээ танилцуулахтаа таатай байна. Сар шиндээ сайхан шинжилж байна уу? За энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд Ууган Баяр мэрэгэн маань өнөөдөр үзэгч түмэндээ мөн оролцож байгаа хүмүүстээ шагаа харвааны талаар бас тодорхой мэдээлэл өгнө гэж хүсэж байна. За намайг Баянгор аймгийн Жинс Мариат аймгийн гоц мэрэгэн Гамбалдын Ууган Баяр гэдэг. Тэгээд энэ хүү ерөөл дүүрэн цагаан сар тэмцээнийг шүүж явуулах болсондоо одоо баяртай байна. За та нарт одоо шагаа харвааны эдэл хэрэглэл оролцож байгаа хүмүүстээ зориулаад одоо үзэгчтэй түмэндээ зориулаад бас нэг тайлбар өгье. Тэгээд шагаа харваа болохтой зэрэг ер нь үүсэл хөгжмөн нэлийн дээр одоо мал амьтныг гаршуулан адгуулж маллаад тэр шагаа энэ тремийн одоо тоглоом наадгаанд хэрэгэлсэн цагаас эхлэж үүссэн. Тэгээд Чингис хааны үетэй ч бас холбогдуулж ярьдаг нарийн юм бол байдгүй. Тэгтээ бол одоо хүртэл одоо энэ спорт болоод одоо үндэсний уламжилт спортын нэгэн төрөл болж улсын аваргын шалруулалт тэмцээн болдог, цол зэрэг олгодог ийм сайхан тоглоом наадгаа спорт болоод одоо ингээд хөгжиж байгаа юм аа. Тэгээд одоо энэ шагаа одоо энэ тавьсан одоо энэ арийнх нь одоо энэ авдар шиг зүйлийг бол нэг арвч гэж нэрлэдэг. Тэгээд энэ доотлын ногоон дэвсгэртэй зүйлийг синти, энийг зурхаа, тэгээд ингээд дээр нь тавьдаг одоо энэ бог малын шагаа буюу төсөөлж хийсэн одоо хасаа гэж нэрлэдэг. Энэ хасааг болохтой зэрэг нэг багт 15 хасаа байдаг. Улаан толгоогоор одоо ингээд тэргүүлс одоо 15 хасаатай. Тэгээд дохой мод, тэгээд аргаа гээд тэгээд хүмүүс нь өөрийнхөө сум, хашлаг эдгээр зүйлээр одоо ингэж харуулж наадаж тоглодог юм байгаамаа. Ууган Баяр мэргэнд нэг асуулт байна л да. Одоо жишээ нь одоо энэ зай байж байгаа тийм ээ. За энэ зайн 6 энэ зайн дээр бол одоо нөгөө одоо өрсөлдөж тоглох баг юм уу тийм ээ. Нөгөө харваачдын маань одоо хасааны энэ дээр тавигдана гэж ойлгож болох уу тийм ээ. Тийм. Энэ 6-ааны энэ голд болохтой зэрэг энэ заагалсан одоо юм цагаан цэг байдаг. Энэ цэгнээс одоо ингээд наашлах нь одоо ингээд манай тал. Ингээд энэ өрсөлдөх баг айлын тал одоо ингэж. Одоо ингээд айлын хасаа одоо энэ дээр ингээд өргөдөөд ингээд тоглох хэрэгтэй юм байгаа юм. Тэгээд нийтдээ одоо 30 ширхэг хасааг одоо ингэж битүү үрж байгаа л тэгэл нэг нэгээр шимэх журмаар одоо ингэж нэг багийн нэг хүн 4 сум тавиад одоо ингэж явдаг тийм журамтай юм байнамаа. Одоо жишээ нь харвж байгаа хүн одоо өөрийнх нь талын хасаагаас илүү нөгөө талынхаа хасааг хич харвад дуусгах нь чухал гэж ойлгож байна тийм ээ. Тийм одоо баг болохтой зэрэг өөр өөрсдийнх нь хасааг одоо алдахгүй л одоо ингэж шимээд 15 оноод тэгээд нөгөө айлын одоо бас ийм зурхаан дээр очиод дахиад нөгөөдхөн бас ингэж 2 өрөг тоглоод тэгээд төрүүлж одоо 30 онсон баг нь одоо хожлоо авдаг одоо тийм журамтай юм байна. Тэгээд 2 баг тэнцэн тохиолдолд одоо мөнгөн зоос тавьж тэрэнд одоо хамгийн ихэлж онсон баг нь одоо хождог ийм журамтай юм байна. Маш их нарийн байна. Мөнгөн зоос гэдэг чинь одоо мэдээж босохгүй ингэ хавтгаа гарan тавих гэсэн. Хавтгаа гарan тавина. Тийм ээ тийм. За одоо жишээ нь ингээд энэ 6 дараас ингэж ойж онохыг бол одоо онсон тооцох уу? Тооцноо. Энэ 6 дээрээс одоо ингээд гусаад ингээд онсон тохиолдолд бол тооцно. Араас нь юм уу одоо ингэж тохиолдолд бол тооцохгүй. Арын сарвчнаас одоо ингэж авах юм бол тооцохгүй. Тийм аравчнаас тооцох. Аль болох 3-аас тийм ээ энэ 6 дээрээс бас ойж онсон тохиолдолд бол одоо онсон тооцох юм тийм. Тийм байна. За тэгэхээр манай оролцогч маань бас энийг бас сайн анхаарах хэрэгтэй. За дээрээс нь үзэгчд маань бас эндээс бас тэгээд зүйл маань олон байгаа хаа. Тэгээд шагаан болохтой зэрэг нэг бас нэг байтах гэдэг нэг бас нэг оноо тооцдог нэг зүйл байдаг. Тэр болохтой зэрэг энэ одоо хасаа ингээд наашаага одоо ингээд онсон мөртлөө ингээд унах юм бол энийг оноо тооцдог байтах гэдэг. Хойш унах. За эндээс хідэн ч хасаа нэг ч хасаа байсан хоошоогоо одоо ингэж унсан тохиолдолд оноо тооцдог. Тийм юм байна. Одоо ингэ 3 оноо 3 гэж тооцох уу нэг л гэж нэг л оноо. Хэд унах нь хамаагүй.
За ингээ манай оролцогчид маань бол ерөнхийдөө шагаа харвааны талаар бол ойлголтыг авч за хэрхэн яаж харах вэ? За бас та бүхний маань онсон байдлыг бас яаж дүгнэх вэ гэдэг нь бас эндээс харагдж байгаа. Хэрвээ энэ 6 дээрээс ойгоод онох юм бол энэ бол онсон тооцож байгаа юм байна. За арын сарвчнаас ойж онох юм уу? За аль эсвэл нөгөө онсон хасаа нь одоо урагшаа ингээд унсан тохиолдол хойшоо унлгүй те урагшаа унсан тохиолдол бас байдаг гэж энийг бол бас оноо тооцохгүй байх ийм тохиолдол бас байдаг юм байна. Энийг маань бас оролцогчид маань бас анхаараарай. За өнөөдөр манай тэмцээнд маань Баянгар аймгийн цагдаагийн газрын ажилтны албан хаагчид маань оролцож байгаа. За тэгэхээр 4 эмэгтэй, 4 эрэгтэй хүн оролцож байгаа юм л да. Тэгэхээр одоо шагаа харвааг бол эмэгтэй хүн харуулж болох уу? Эмэгтэй хүн бол одоогоор бол яг хуруугаар эсэлж байгаа. Аймгийн улсын авраг шалруулах, аймгийн авраг шалгах тэмцээнд бол оролцсон тохиолдол бол ерөөхдөө байхгүй байна. Тэгэхээр одоо энэ эрчүүдийн тоглоом л доо шагаар. За тэгэхээр өнөөдөр би гэж байна л да одоо 4 эмэгтэй 4 эрэгтэй оролцож байгаа учраас одоо эмэгтэйчүүд маань бол одоо эрчүүдийг дэмжих тийм ээ. Багийн эрчүүд маань бол одоо 4 эрэгтэй хүн маань бол одоо хоорондоо шагаа харваагаар өрсөлдөж өнөөдрийн бас ялгчаа тодруулах нэ гэж ойлгох юм тийм ээ. Дөрвөн багийн одоо 4 эрэгтэй гишүүн одоо 4 сум тавиад тэгээд эмэгтэйчүүд нь сайхан онвол сайхан уухайлаа тий. Тэгээд сайхан ингээд багаан дэмжиж ингээд оролцоо явчихъя гэж бодож байна. Үнтэй өглөөн давсны баяр, бүрэн хавартай золгосны баяр, сар шинийнхэн саруулхан өглөө зон олноороо сайхан шинлээрэ. Яаж ясалдаг талаар бас нэг анхны мэддэг үг гэж бодож байна. Тэгээд тэр нь болохтой зэрэг одоо энэ хашилгаа одоо ингээд хичээл сайхан суудлаа ингээд сайхан хэмжээд амж байгаа сайхан хараад суудлан дээрээ одоо ингээд сайхан зэгс суугаад тэгээд энэ өвдгөө одоо тэр хасааны чиглэл байрлуулад дээр нь одоо ингээд хашилгаа ингээд зоогоод тэгээд сумаа одоо ингээд тавьдаг хэмжээн дээр нь ингээд тавиад тэгээд эрхийн хуруугаар одоо энэ дунд хурууг одоо ингээд эрхивжлээд тэгээ эрхивжлээд доошоогоо одоо ингэж улан дээрээ ингэж очиод энэ дээрээ сайхан ингээд суул ингээд сайхан ингээд тавьж угаад тэгээд ганц татаад тэгээ яслана. Тэгээд нэг иймэрхүү энэ хашлах тийм ээ. За энэ хашлах одоо хашлах сум тавих одоо тэмдэглэгээ одоо энэ гол харахын зураас байдаг. Тий гол зураас. Тэрүүгээр одоо тэр хасаар байгаа чиглэлүүлнэ. Энэ дээр нь одоо овоо хараа шиг одоо дээр дөөрөө хардаг бас нэг юм хоёр цэг байдаг. Тэрүүгээр одоо ингэж өргөх үгүй юу гэдгийг хараад тэгээд сумаа ингээд энэ хэмжээнд сайхан тавиад биеийн сайхан сул тавьж байгаад тэгээд яг гар шагаа яа ясалдаг үлээ тэр техникийг энэ дээр хийсэн тохиолдолд одоо тэн дээр одоо онох тийм юм байгаамаа. Яг л шагаа нясалж байгаа шиг шагаа одоо сумаа бол араас нь тийм ээ. Өсрөөнд төлөхөж өгөөд. Хураа. За ингээд онох юм байна да. За өнөөдөр нэвтрүүлэгт маань анх удаа өнөөдөр бас сум тавих гэж байгаа хүн байгаа. За бас өмнө магадгүй сум тавьж байсан ч хүн байж магадгүй тийм ээ. Тийм болохоор нийт оролцогчдоо бас оролцоог нь тэгш хангах үүднээс одоо эхний одоо сум тавихтаа ямар байдлаар тавих хэвээр одоо бүх зааварчилгааг бол одоо ууган баяр мэргэн маань өглөө. Суулаа ёсоор эхний багийн оролцогч маань харах бод бэлэн болсон байна. Бүгдээр амжилт хүсье. За мөн төгтөө одоо тэгээд ирнэ. Жохон дахиад жохон дээшээгээ барих өргөж өгөх шаардлага жагаал гэж хэрэгтэй байна. Ерөнхийдөө эсвэл одоо арга тал дээр би сая тэгчлээ. Одоо нэг жохон чангарчлаач гэдэг юм уу тэрэндээ нэг олж өгөөд зөв яслах юм бол өөрөө ондог тийм. Жохон бодох хэрэгтэй. Саяныхаа хараанд бас санаадад зэх хэрэгтэй. За тэр одоо ингээд зөв яслууд одоо ингээд даваад ингээд явцдаг. Доошлуулах нь. За дээрэс нь хүчин дээрээ бас анхаарах юм шүү дээ. Хүч ямар хөө хүчтэй явхад яаж юм бэ? Ихтэй нэг живчж байгаа тавьж байгаа юм чинь манайх одоо нөгөө шагаа гар ингээ харавдаг тийм ээ. Шагаа нясалдаг тийм ээ. Яг тэрэн дээр одоо хол ойроо ингээл хардаг шүү дээ. Тэр шиг. За одоо бол ерөнхийдөө бууж эхэлж байна. Яг энэ сарвчны энд ирж байна гэдэг маань бол одоо
тооцоолоо. Түрүү ямархаа хэмжээтэй буулгасан бай. Тий. Дахиад явах гэж болж байгаа. За одоо жоохон задгай талраа жоохон явж байна тийм ээ. За жоохон 1 2 3 4 болцсон байна. За тэр болцсон байна. За сүүлийн хөлөөр нь их гой сум орж ирлээ. За тэр задгай талраа жоохон гадагшаа хэлчихээ. Тэг саяных дээр ингээд араас нэгэд түлхэж өгöd байгаа байхгүй юу? Цэвэр няслаа ихгүй. Тийм учраас ингэж яваад. Тэрийг одоо ерөөсөө энэ чинь энэ бугуунаас уурших нэг 2 хуруу нийл юм байгаа шүү дээ. Ингээд цэвэр няслаа. Бас маш түлхэхгүй шүү тийм ээ. Түлхэх юм бол тоож яадаг тийм ээ. За. Одоо тэгэхээр задгай талраа жоохон хомж өгөх юм. Ерөнхийдөө бас энэ шагаа харваандаар ингэж одоо сумын хүртэл одоо ингэж нөгөө хүмүүс маань авч өгж байгаа учраас суудаа маш гоё эзэлсэн баярлалаа авц учраас тэр байрыг алдагдуулахгүй тулд сумын яг ингэ шидэж швин л болохгүй. Ерөнхийдөө жоохон хөгчөө жоохон сул байгаа юм байна. За 4 дэх сумаараа онлоо тийм ээ. 4 дэх сумаараа сайхан онлоо. За хосмор багийн маань шүү 4 дэх сумаараа сайхан онлоо. За ингээд хосмор багийн маань оролцогч 4 дэх сумаараа бол одоо хасаагаа онж өнөөдрийн бас шагаа харавааны маань эхний сайхан оноог бас бид бүхэндээ авчирлаа. За ингээд булган сүлдээ дараагийн оролцогчд маань бас хасаагаа онохыг бас бид нэрээ өрөөж байна. За 3 дахь багийн оролцогч шинэ сар багийн оролцогч маань харавж байна. За 2 дахь сум нэлээ бас сайхан дээгүүр гарч ирж байна. Ерөнхийдөө яслуу гэж байгаа тийм ээ. Түлхэлт бол хязгааргүй тоочгүй учраас сайхан яслаган дараа маш хүчтэй суулгыг гэдгийг тааруулж өгөх юм байна. Юу л авч. Ангил байна. Саатар хорон. За одоогийн байдлаар хосмор багийн маань харваачвал одоо 1 онсон байж байгаа, 1 оноотой явж байгаа. За хамгийн сүүлийн одоо хүчил бар багийн маань оролцогчдод одоо харахад бэлэн болсон байна. Оо ингээд шагаа бол одоо ингээд хүний сэтгэлзүүд байгаа шүү дээ. Эндээс хүргэхээр байтал тэр хол гэж бодсон учраас тийм. Ойртод ирэх юм бол давууч хитээ тийм. Би энийг чадах юм байна гэдэг багсаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр энэ хоёрын хоороон айдсыг л алга болгох. Бие одоо гоё төлрүүлэх л тийм л юм байна. За сайхан сум явлаа. Гэхдээ энэ оноо тооцохгүй. Тийм үү. Араас онсон. Сарвчандаа сум бол одоо ялимгүй дутсан гэсэн үг. Тэгэхээр одоо харваач маань одоо нэг жоохон барьж. Одоо шагаа харваа бол одоо тэн дээр 1 мм-ийн зайтай одоо гашлагаа өргөхөд энэ дээр 4 санжийн одоо ингэж давж ийш тийшээ одоо ингэж хазааж байдаг ийм нарийн мэдрэмж шаардсан тоглоом байгаа юм. За тийм ш 1 мм 4 санж гэдэг чинь бас нарийн тэрийг тооцоол. Тэгтээ харуулж жигдхэн ясалж байгаа тохиолдолд одоо тэр бол одоо ерөөхдөө л нэг цэцэн буу шиг л байдаг юм да. Тэгээд сайхан мэдэрч явах бол ер нь сайхан штэ. За зурхайд бол туссан бас сайхан тий. Цагаа орж ирж байна. За яг саяны шиг одоо жишээ нь ингээл зурхайдаараас ингээл онох юм бол энэ бол онсон тооцогтой юм чинь.
За. Багч шүү дээ. Экс. Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн уралдаан тэмцээн маань Монгол наадгай буюу шагаа харваа тэмцээн байлаа. За ингээд шагаа харваа тэмцээнд бүх багийн маань оролцогчид маань маш амжилттай оролцлоо. Ингээд оролцсон оролцогчид маань бас тохирох үнэлгээ өгнө гэж өнөөдрийн зочин шүүгч Ууган Баяр мэрэгнээс хүсэж байна. За шагаа харваа бол тэгээд өрсөлдөж тэмцэлтгээсээ улдаар одоо энэ үндэснийхээ сайхан өв соёлыг одоо хойч дараачийн үедээ өвлөж залгуулах, тэрийгээр тээж явах, тэрэнд одоо их ачаал өгдөл их өгж сайхан одоо юм нөхөрсөг сайхан ингэж тоглодог юм тоглоом байгаа юм. Тэгээд одоо багуудыг бол одоо үндэсний сайхан хувцас эднэрээ сайхан өмсөж ирсэн. Тэрийг одоо хараад өгдөөрөнд нэг оноо өгье. За тэгээд нэгдүгээр багт одоо 1 оноо, хоёрдугаар багт одоо 3 оноо, гуравдугаар багт одоо 1 оноо, дөрөвдүгээр багийн одоо харваач одоо 6 дээр одоо 3 сум чигдс учраас одоо 2 оноо авч байна тийм ээ. Тэ авч байна тий. За ингээд нийт онооны байдлыг та бүхэндээ танилцуулъя. За нийт багууд маань бол өнөөдөр бас үндэсний сайхан Монгол наадгайгаа хүндэтгэж бүх сайхан үндэсний хувцасаараа гоёж энэ тэмцээн уралдаанд оролцож байгаа байдлыг манай шүүгч маань бас үнэлж бүх багуудтай бол одоо нэг одоо онооны урамшууллыг өгсөн байна. За дээрээс нь одоо 1 сум онсон 2 дугаар баг буюу хосмор багийн харваачд одоо онсон учраас 2 оноог одоо бүтэн 2 оноог л өгч ингэж 2 дугаар баг маань 2 оноотой болсон байна. Урамшууллынхаа оноотой нийлээд 3 оноотой. За 3 дугаар баг маань бол одоо үндэсний сайхан хувцасаараа гоёж ирсэн учраас 1 оноотой. За хэмээрэн байна. За 4 дугаар багийн харваач маань 6-ад одоо 3 сумыг одоо тусгасан тул 1 оноог одоо бүхэл 1 оноог өгч ингээд 4 дугаар баг маань 2 оноотой, 3 дугаар баг маань 1 оноотой, 2 дугаар баг маань 3 оноотой, 1 дугаар баг маань 1 оноотойгоор энэ удаагийнхын уралдаан тэмцээнийг өндөрлөж байна. Бүх багууд За ингээд Хонгор нутгийн үзэгч хүмүүндээ сар шинийн энэ сайхан баяр өдрүүдээр хүрж байгаа Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань 3 дахь үеийн тэмцээн эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт Баян-Хонгор аймгийн цагдаагийн газрын ажилтан албан хаагчид оролцож байгаа гэдгийг та бүхэндээ би нэвтрүүлгээхэнд хэлсэн байгаа. За ингээд 4 багийнхаа энэ удаагийн 3 дахь үеийн тэмцээн маань бие хөтлөгч гэсэн нэртэй тэмцээн байж байгаа. Ингээд багийн ахлагч нар маань бэлтгэсэн суулаанаас суулгахыг та бүхэндээсээ хүсэж байна. За эндээс ирээд багийн ахлагч нар маань суулаарай. Тэмцээний дүрмийг та бүхэндээ танилцуулъя. Тэмцээн маань бие хөтлөгч гэсэн нэртэй. За та бүхний маань сугалсан суглаанд за магадгүй цаг агаарын мэдээ байж болно. Олон улсын мэдээ байж болно. Одоо телевизийн нэг удаагийн мэдээ нэвтрүүлгийг та бүхэн маань одоо бэлтгэж 5 минутын хугацаанд бэлтгэж ингэж үзэгч хүмүүндээ хүргэх нэ. За ингээд бэлтгэх хугацаа 5 минут та бүхэндээ амжилт хүсье. Одоо нэр бүлгэж хийсэн байна. Энэ яг мэдчихсэн юм. Цэлх юу ярих вэ? Дараа хийсэн байна. Дулаан бүслэх гэх үү шүү. Малтай явахтаа гэх үү? Малтай явахтаа. Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгээ маань 3 дугаар үе бие хөтлөгч гэсэн нэртэй уралдаан тэмцээн явагдаж байгаа. Ингээд бие хөтлөх тэмцээний маань эхний оролцогч болох 1-р багийнхаа хөтлөгчийг та бүхнийхээ өмнө өрж байна. Нэвтрүүлгийн маань уралдаан тэмцээний 3 дугаар үе болох бие хөтлөгч тэмцээний маань оролцогч бэлэн болсон байна. За амжилт хүсье. Танах ямар сэдв авсан байгаа вэ? За манайх улс төр гэсэн сэдв авсан байгаа. За ингээд улс төрийн
одоо эргэн тойронд сар шинийн өдрүүдэд бас ямархуу үйл явдал өрнөж байгааг манай өнөөдрийн хөтлөгч маань та бүхэндээ төлөвлөлөхөд бэлэн болсон байна. За эс Эрдэнэ буянгийн жаргал сайхны дүүг Булган аймгийн Ардсан намын дарга томилжээ. Ардсан намын дарга эс Эрдэнэ Булган аймгийн Ардсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр жаргал сайхны буянгийн жаргал сайхны дүү болох Бачаргалыг томилсон байна. За тушаалыг Ардсан намын дарга Эрдэнэ болон бусад удирдлагууд гардуулж Ардсан намын үндсэн дүрмийг чанд сахиж үр бүтээлтэй ажиллахыг хүсч ажилтнанд амжилт хүссэн байна. За өнөөдөр манай студид өнгөрсөн сая сонгол ерөнхий орооноос нэгэн шинэ мэдээлэл ирснийг танилцуулъя. За өнөөдөр буюу 2022 оны 1 сарын 27 оны өдөр Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд маань бүгд нэгдэж цаашдын бодлого үйл ажиллагаа нэгэн уран дор буюу Монгол улсын хөгжил цэцгэлтийн төлөө гэсэн уран дор явуулахаар мэдэгдэж нэгдсэн байна. За энэ талаарх мэдээллийг тухай бүрэн шуурхай манай студиэс хүргэх болно. Мэдээллийг танилцуулсан Төлийн дүү студийн хөтлөгч Бямба. За 1-р агийнхаа хөтлөгчд баярлалаа. Сайхан мэдээг танилцууллаа. За ингээд 2-р агийнхаа хөтлөгчийг та бүхний өмнө өрж байна. За сэдв нь ямар сэдв авсан байгаа вэ? Цаг агаар. За цаг агаарын сэдвэр замун энэ сар шинийн өдрүүдэд хонгор нутагт маань Монгол улсад маань цаг агаарын байдал ямархуу төвшөнд ямархуу хэмжээтэй байх нь вэ гэдгийг бас та бүхэндээ 2-р агийн маань хөтлөгч танилцуулахад бэлэн болсон байна. За хонгор нутгийн үзэгчтэй цагаан сарын баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд цаг агаарын байдал ямар байх талаар цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээг танилцуулъя. 2022 оны 2 сарын 2-оос 8-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд баг зэргийн зас орно, уулархаг нутгаараа хүүтний ирч чангарахт бол малчин иргэд маань малдаа явахдаа дулаан хуслаж аюулгүй байдлаа хангаж авахыг анхааруулж байна. За Баян онгор сумын нутаг дэвсгэрт шинийн 1-ний өдөр буюу 2 сарын 2-ны өдөр салхи ширүүлж хүүтний ирч нэмэгдэх тул иргэд та бүхэн маань дулаан хуцаа өмсөж залгалтаар явахдаа бэлэг сэлтэй найдвартай салхины савнд хийж авахгүй бол хийсэж алдаж болцшгүйг анхааруулж байна. Цаг агаарын мэдээг бэлтгэсэн Тичмаа. Гэхдээ энэний өмнө өөрөө хэлээд ирсэн үстэй. Цаг уурчлалт гэдэг байгаа. Цаг агаарын мэдээг бэлтгэсэн Тичмаа. За. Цаг агаарын мэдээг бэлтгэсэн Тичмаа. За ингээд эрүүл дүүрэн сар шин нэвтрүүлгийн маань 3 дахь үеийн хуралдаан тэмцээн маш сонирхолтой өрсөлдөөнтэй явагдаж байна. Ингээд 3-р агийнхаа хөтлөгчийг та бүхнийхээ өмнө өрн залж байна. За хөтлөгчийн маань сэдв ямар сэдв байгаа вэ? Манай багийн сугсан сэдв болохоор 7 хоногийн тойм байгаа. За сар шинийн өдрүүдийн 7 хоногийн тоймыг хөтлөгч Хорл гарам маань та бүхэндээ хүргэх нэ. Сайн бацхан өрхөн хүндэт үзэгчтэй та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Сүүлийн 7 хоногт улс оронд болж өнгөрсөн онцлог мэдээллийг одоо томилон та бүхэнд хүргэх гэж байна. За сар шинэ болж байгаатай холбогдуулан Монгол улсад одоо нэг онцлог номноос шалгаруулсан байна. Энэ нь хамгийн олон одоо бууз банш хийж бэлтгэсэн одоо ийм үр хайлыг шалгаруулсан байна. За энд Баян онгор аймгийн 3 булаг сумын малчин өрөх одоо дорж сүрэнгийнх 20 мянган банш бууж хийж бэлтгэснээр одоо энэ номноцыг эзэмшээд байна. За дараагийн хүрэх мэдээ маань та бүхний баяр дээр баяр нэмсэн нэгэн сайхан мэдээг дуудлах гэж байгаадаа таатай байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрсвээс баярын өдрийг одоо тохиолдуулан төрийн албаагчдын цалингийн зээл болон өрхийн хэрэглээний одоо зээлийг тэгсэн юм сайхан таатай мэдээг уламжилсан байна. За мөн одоо энэ манай 7 хоногийн той мэдээгээр дамжуулан эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэдэд дамжуулан талархал илэрхийлсэн байна. За цар тахлын үед одоо энэ цагаан сар маань болж байгаагаар их онцлог байгаа. Тэгээ иргэдийн ухамсар их өндөр байгаа. Бүгд захимаар залгалтаа хийж өндөр настан болон бага насны хүүхдүүдийн аюул төвчнөөс одоо өршин сэргийлж хамгаалж байгаад нийт ард иргэдэд баярлсан талархснаа илэрхийлье гэжээ. Ингээд энэ 7 хоногт болж өнгөрсөн онцлог ажлыг томтон хүргэлээ. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногт шинэ одоо онцлог үйл явдалтайгаар иргэн уулзъя. За сайн бацхан Баян онгорчуудын энэ орой амар амгалан айлтгах мэдчлээ. Баян онгор телевизээс бэлтгэн хүргэдэг эрүүл мэндийн булман энэ удаагийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. За өглөө бүр инээмсэглэж байх хэрэгтэй. Инээмсэглэл гэдэг бол хүн бүхэндээ зүрхэнд таардаг түлхүүр юм а гэсэн байдаг. Тэгээд өглөө бүр 2 минут инээмсэглэснээр
аз жаргалын серотонин гэдэг гормоныг ялгаруулдаг юм байна. Эрүүл байхын тулд мөн дасгал хөдөлгөөнийг хийх ёстой. Дасгал хөдөлгөөнийг байнга хийснээр хөдөлгөөний тутлаас сэргийлэх, биеийн жингийн илүүдлээс бас сэргийлэх, зөв хооллолт зэрэг нь бас эрүүл мэндийн бас нэг үе болчихвоо. За жахад эхэлчих. Холчлоо. За одоо сандрахгүй. За сайн бацхан уу. Баян урчуудын хайнаар амар гаалтгая. Баян гурлизээс бэлтгэрдэг эрүүл мэндийн болон маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За та бүхэндээ энэ удаагийн дугаараар эрүүл мэндийн бяцхан зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ. Инээмсэглэл бол хинээс зүрхэнд тарах түлхүүр гэсэн байдаг. Өглөө хүнс ирээд 2 минут инээмсэглэснээр аз жаргалын серотонин хэмээх гормон ялгарч байдаг юм байна. Эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх ёстой. Өдөр тутмын итгэлтэй хөдөлгөөнийг хийснээр стрессийг тайлж, цусны эргэлтийг сайжруулах, эрүүлжүүлэх ач холбогдолтой байна. За давсны хэрэглээг бууруулах шаардлагатай. Давсны хэрэглээг бууруулснаар судас хатуур, ходоодны шарх гэх мэтээс хамгаалах бас ач холбогдолтой байна. Өдөр бүрхэн 2 литр усыг ууснаар хоолны чинг сайжруулах, арьс чигшүүлэх үйлчилгээтэй юм байна. Элдв халдвараас үржин сэргийлэх бас үйлчилгээтэй юм байна. За стрессгүй байх, эрүүл байхын тулд стрессгүй байх, тогтмол цагт нойрсож амрах, хорц уршлаас татгалзах, замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүсээ тогтмол зүүж хэвшснээр өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж байдаг юм байна. Ингээд оролцогч багуудын маань бүсгүйчүүдийн дунд зохиогдсон бие хөдлөгч уралдаан тэмцээн маань амжилттай болж өндөрлөө. За ингээд та бүхэндээ хэрхэн оноо авсныг танилцуулъя. Төлийн дуу багийн хөтлөгч маань 3 оноог авсан байна. За Хосмор багийн хөтлөгч маань 2 оноог авсан байна. Шин сар багийн хөтлөгч маань 5 оноог авсан байна. За мөн хүчит бар багийн хөтлөгч маань 2 оноог авсан байна. За ингээд багийнхаа бүсгүйчүүд бүгдэнд нь амжилт хүсье. За одоо дараагийн тэмцээн маань эрчүүдийн дунд сэр зөх тэмцээн явагдана. Ингээд эрчүүдийн сэр зөх тэмцээнд нь амжилт хүсье. Ингээд эрчүүдийн маань хүч амун авхаал самбааг сорих сэр шалгах тэмцээн маань эхлэхэд бэлэн болж байна. За сэр шалгах тэмцээний маань дөрмийг та бүхэндээ танилцуулъя. За нэг сэрийг бол одоо нэг хүн дээдлэн 5 удаа зохих хэрэгтэй байгаа. За нэг зохиод одоо бас зэр юм бол шалгаад хугалж болно. За хамгийн дээдлэн бол 5 удаа зохих хэрэгтэй байгаа гэдгийг та бүхэндээ бас танилцуулъя. За ингээд дугаар 9-оор нэг дугаарыг сугалсан багаас сэрийн зохиж эхэлье. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Нэгдүгээрээ оролцох цогцсайхны маань сэр зөхөх ихний оролцох. Яа амжилттай. За ингээд. За эхний зөхөлтөөр сэрээ шалгаж одоо хугаллаа. За баяр хүргэе. За баярлалаа. За ер нь бол өмнө нь сэр зөхөж байгаагүй гэсэн эхний оролцоогоор бас сэрийг хуг зөхчөр гэдэг бол бас нэлээ эвсэлтэй байна гэсэн үг өөр юм тийм ээ. Ивсэлтэй тэгээд бас гайгүй байлаа. Тий, ер нь шуунд жоох ий байгаа л та гэж юм. За ингээд амжилт хүсье. Эхний багийн маань оролцогч сэрээ эхний оролцоогоор одоо хуг зөхлөө. За Хосмор багийн гишүү маань гарч ирсэн байна. За амжилт хүсье. За өмнө нь сэр шалгаж байсан уу? Шалгаж байгаа. Бас өнөөдөр анхных тийм ээ. За тэгээд амжилт хүсье. Ер нь өөр юм бол ер нь сэтгэлд бол багтаж байгаа тийм ээ. Багтаж гинөө. За амжилт хүсье. За 5 удаа зохих хэвээр дээдлэн 5 удаа зохих хэвээр. Оролдлогыг бол 5 удаа хийн тийм ээ. За манайхан бас сайхан урам зориг өгөө дэмжээд өгөх хэрэгтэй. Багийнх нь хүмүүс бас нөгөө оролцож байгаа багууд маань бүгд те. Өнөөдрийн эрүүл дүүрэн сар шинийн нэвтрүүлэгт маань аймгийн цагдаагийн газрын ажилтан албан хаагчид маань оролцож байгаа. Тэгээд амжилт хүсье. За эхний зохилт. За эхний зохилт. Ихэвгүй сэрээ ерөнхийдөө үзүүрдэж барьж байгаа сэрнийхээ толгойг бас сайхан савлгаа болгох зохиол хуурах магадaltaй харагдаж байна.
Члаас юмроо засах уу. Аа. Тэгэхээр нэг гарны өвчин ба тэгээд зөгчөд болж байгаа. Төр үзэх залаа нэг зэх. За сүр үзэх. Заваас явдаг тий. За ингээд сэр шалгасан оролцогчдоо баярлалаа. Ингээд дараагийнхаа багийн оролцогчийг өрж байна. Шинэ сар багийнхаа оролцогчийг өрье. За сайн байна уу та. За сэр өмнө шалгаж байсан уу? За амжилт хүсье. Тургуул хамаагүй. За 90 бэлтгэлийн хэцээгээр тэг зөвч болно шүү дээ. Хамаагүй шүү надад ч юм бол Монгол дээлээ гэж одоо ингэж л хэрэглэх байл үү. За хоёр зогсон байж байгаа. Оролцогч маань. 90 нь чанга сэр 90-ийн сэр маань өхрийн сэр бол мөн байгаа. За ерөнхийдөө хөнгөн байлгах талаас энэ хоёр чихийг авдаг нь харин зөв болсноо буруу болсноо энэ илүү савлахт нь бас нөлөөлөх байсан уу яасан тий? Энэ хэрэг хвчээр болохгүй. Харин тэгчээд байна уу бас. За магадгүй тийм ээ. Бас оролцогчд маань бас энэ чих нь байхгүй болохоор бас нэг хөнгөдөө бас савж өгөхгүй байх гэсэн. За ингээд дараагийн дөрөв дэх багийнхаа оролцогчийг өрж байна. За хүчит бар багийн маань оролцогч хэн бэ лээ? Илбэг сайхан. За илбэг сайхан маань өнөөдөр анх удаа сэр зөгч гэнэ үү? Анх удаа. Өмнө нь бас шэр шалгаж байсан уу? Өмнө яг нэг чанж явал шалгаж байсан. За тэгэхээр энэ сэрнээсээ бас болдог бохоо тийм ээ. Хүнээсээ болоод өнөө бас түрүүний оролцогч нар маань бол ерөнхийдөө энэ сэрндээ л байгаад байна гэж яриад байна. За ер нь хүчээсээ гадна ивэлтэй ийм шаардлагатай тийм ээ. За нэг сайхан эвсэлтэй ив гаргаад нэг сэрээ шалгаад туг зохиосоо гэж хүсэж байна. За амжилт хүсье. За оролцогч маань бол 5 удаагийн оролдлогоор энэ сэрийг бол одоо хуулах хэрэгтэй байгаа. Сэр зөхөн гэдэг маань бас Монгол ирчүүдийн бас нэг сайхан эд хаваа өрсөлдүүлсэн сайхан тэмцээн. Сүүлийн үед одоо сэр зөх тэмцээн бол маш өргөн дэлгэр явагдаж байгаа. За эхний оролдлого чочрол гарцсан байна гэж байна. Байдаг шүү. Хэдүүлээ. 3 одоо 2. За тавцгод байдгүй. За ингээд өнөөдөр бас эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Баянгар аймгийн цагдаагийн газрын албан хаагчид маань оролцож байгаа. За энэ удаагийн нэвтрүүлгийн уралдаан тэмцээний маань сэр шалгах төрөлд маань одоо 4 багийн маань гишүүд оролцлоо. Эхний одоо оролцогч маань бол эхнийхээ оролдлогоор сэрийг бол одоо шалгаж мөн хугалж одоо энэ сэр бол одоо ингэж зөгтг юмаа гэдгийг одоо бус хүмүүстэй бол харуулж бас бид бүхэнд маань бас харуулж ингэж сайхан зөгсөн байж байгаа ингээд. За бусад оролцогч нар маань харин оролдлогоор 5 удаагийн оролдлого хийгээд энэ сэр маань бол бас харамсалтай нь хугарсангүй. За энэ учир шалтгаан маань бас сэрэндээ байв уу бас хүмүүсийн маань бас дуршлаг эвдүүндээ бас байх шиг байлаа. За сэр маань их хатуу байна тийм ээ. Хатуу байна. Энэ ив шаардах гэдэг нь үү? Юм л багш хүн. Энэ төрүүчий бас оролцогч бас зохиод бас нэг сэрнэр жоо шочроо гарчдаг гэдэг тий. Бас чочроо өмчроо бас гарах тийм дөрөв тал байсан юм байна гэхдээ тэгэхэд. За магадгүй бас тийм ээ. Сэр маань бас түрүү бас нэг шалгуулаад бас чочроо гарчаад сүүлийн зохилтуудаар бол бас төдийлөн хуурч өгөхгүй байна. За ингээд сэр зөгсөн, сэр шалгасан оролцогч нартай баярлалаа. За ингээд үүлэн зулайтай оргил их богдон сүндрэлсэн үлгэрийн шаргал хэвнэг орг бөөн цагаан нуурн мэлмэрсэн хүн хүслийн голомтыг цагаан агуйдан хадгалсан хонгор сайхан нутгийн зон олондон сар шинийн баярын энэ сайхан өдрүүдээр хүрч байгаа. Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт аймгийн цагдаагийн газрын ажилтан албан хаагчид маань оролцож байна. За ингээд энэ удаагийн
нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн үе болох 5 дахь үе маань таны мэдэх үе буюу асуулт хариултын тэмцээн байж байгаа. За ингээд багийн ахлагч нарыг асуултаа суулгахыг хурж байна. За манайхан тэмцээн эхлэхийн өмнө бол одоо байгалийн Баянгар аймгийн Төв Хөгсаатны зөв музейгээр бол одоо бүгд аялсан байж байгаа. Тэгэхээр энэ Хөгсаатны зөв музейн холбогдлолтой таны мэдхийн юм асуулт бол баг болгонд ирсэн байж байгаа. За ингээд Төлийн дөө багийн маань асуултыг авчи тийм ээ. За хариултаа бэлтэж байгаарай. За Төлийн дөө багийн маань асуулт. Монгол улсын арслан Пагмын аюуш хэдэн онд төрүүлсэн бэ гэж байна тийм ээ. Нисхийн хэмээн алдарсан Баянгар аймгийн Богдсмын харьяат Пагмын аюуш гэж хүн хэдэн онд анх төрүүлсэн бэ гэдэг асуултыг ирүүлсэн байна. За энэ оныг таах юм байна. За Монгол улсын арслан Пагмын аюушгаа 1946 онд төрүүлж ирсэн. За дараад нь төрүүлсэн 46 онд төрүүлсэн жил нь арслан цолын өгөөгүй. Дараад нь 1948 онд Цэдэн бол дарга арслан цолын нэгж өгчсэн. За асуулт байна. Монгол улсын арслан Пагмын аюуш хэдэн онд төрүүлсэн бэ гэсэн асуулт ирсэн байж байгаа. Маш тодорхой асуулт байна. За Монгол улсын арслан Баянгар аймгийн Богдсмын харьяат Пагмын аюуш маань 1949 онд ардын хувьсгалын наадманд анхныхаа төрөг авч байсан байна. За дараагийн баг Хосмор багийн маань асуултыг. За асуулт нь юу гэж байгаа вэ? Асуулт маш Баянгар аймаг хэдэн онд хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одон гол шагнагдсан бэ гэсэн асуулт байна. За Баянгар аймгийн маань төв талбай буюу Багнат талбай одоо ард талд одоо манай төр захиргааны нутгийн удирдлагын ордон маань байж байгаа. Ордонгийн одоо дээдлэлт бол одоо хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одон бол байж өгдөө тийм ээ. За энэ одонг одоо Баянгар аймаг хэдэн онд авсан бэ гэсэн ийм асуулт ирсэн байна. 1976 онд хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одон гол шагнагдсан. За түүний дараа бол Одон ацуудан гол шагнагдсан. За Хосмор багийн оролцогч маань бол одоо асуултандаа маш зөв хариуллаа. 1976 онд одоо Баянгар аймаг маань авч ирсэн юм байна. За дараагийн баг Шин сар баг. За асуултаа хэлээрэй. Төв Хөгсаатны зөв байгалийн төв хэмжээ 80 жил хэдэн онд болох вэ? 1949 онд тийм шүү дээ. 1949 онд 1-10 үзмэртэй анхлж байгуулагдсан. Тэгэхээр 2029 онд 80 жил бол. 80 жил хэдэн онд болох вэ? Зөв. 1-10 үзмэртэй байгуулагдсан. За асуулт маань 3 дугаар огийн асуулт маань Төв Хөгсаатны зөв байгалийн төв хүмүүсийн 80 жил хэдэн онд одоо тохиох вэ гэсэн асуулт ирсэн байна. 1949 онд үүсгэн байгуулагдаж байсан тийм ээ. За тэгэхээр 2029 онд маань Төв Хөгсаатны музей маань 80 жилээ болох нэ. За маш амжилттай хариуллаа. Баяр хүргэе. За хамгийн сүүлийн багийн асуулт маань. За Баянгар аймаг хэдэн онд Алтан гац авсан бэ гэсэн байсан. Тэгэд 1981 онд Алтан гац авсан гэж басан шиг санагдаж байна. Тэгээд 75 онд бас Алтан 81-ээс 84 он болох тийм 84. 76 онд 81 онд. За 81 он л. За ер нь бол асуулт маань Баянгар аймаг Алтан гац содонг хэдэн онд авсан бэ гэсэн асуулт ирсэн байна. За Баянгар аймаг 1981 онд бол Алтан гац содонг авсан байж байгаа. За харин 1976 онд бол хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одон авсан. За ингээд асуултандаа маш амжилттай хариулсан багуудаа баярлалаа. За ингээд асуултандаа зөв хариулсан багууд маань бол 5 оноогоо авж байгаа. За асуултанд хараахан хариулж амжаагүй баг маань 1 оноогоо авна тийм ээ. За ингээд өнөөдөр Төв Хөгсаатны зөв музейгээс та бүхэндээ хүрч байгаа Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань уралдаан тэмцээн энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд хэсэгэн хугацааны дараа багуудынхаа нийлбэр оноог танилцуулж аль баг нь одоо өнөөдрийн бас энэ уралдаан тэмцээний маань тэргүүн байранд шалгарсан байна вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа сонирхъё.
800-ны дэртэйг шаргал хурааж уухайлсан намхан хөлгөн унаж дэлхийн зулайд омгссон нар сүлттэй Монгол төмөндийн сар шинийн өдрүүдэд хүрч байгаа ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн оролцогч Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын албан хаагчд байлаа. Тав хүндээ маш их баярлалаа. Ингээд 5 үеийн уралдаан тэмцээний нийлбэр оноог тав хүндээ танилцуулъя. 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээний маань нийлбэр оноо төлийн дууг 12 оноо авсан байна. За, хосмор баг маань 15 оноог авсан байна. Шин сар баг маань 17 оноог цуглуулсан байна. За, хүчит бар баг маань 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээнд маань 13 оноог цуглуулсан байна. Баяр хүргэе. Ингээд өнөөдөр Хонгор нутгийн зан олондоо Төв Угсаатны зүүн музейн танхимаас хөрч байгаа ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн оролцогчд болох Баянгор аймгийн Цагдаагийн газрын хамт олонны маань удирдлага хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд шагналыг гардуулж Хонгор нутгийн зан олондоо мэдчилгээ дэвшүүлний хүмээн Баянгор аймагт Цагдаагийн газрын дарга хорондоо оюут бол таныг хүндэтгэн орж байна. За өнөөдөр Баянгор аймаг дахь Цагдаагийн газар түүхт 80 жилийнхаа ойтой золгож байгаа. Энэ түүхт ойгоо огтож Баянгор аймаг дахь Цагдаагийн газраас энэ сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан энэхүү сайхан тэмцээнийг амжилттай явуулж өндөрлж байна. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчидтай алба хаагч нартаа баяр хүргэе. Тэгээ ажлын амжилт, сайн сайхныг хүсэн өрөөё. За өнөөдрийн тэмцээний маань тэргүүн байранд 17 оноогоор шин сар баг маань тэргүүн байранд орсон байна. За баяр хүргэе. Хураа. 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээнд маань тэргүүн байранд орсон. Шин сар багийнхаа 2 оролцогчид харамлыг гардуулж байна. За мөн дид байранд хосмор багийн маань шууд орсон байна. За баяр хүргэе. Дараагийн уралдаан тэмцээнд олон их өндөр амжилтыг гаргахыг хүсэн өрөөё. 13 оноогоор 3 дугаар байранд хүчит бар багийн маань 2 гишүүн орсон байна. За баяр хүргэе. За дараагийн байранд 12 оноогоор төлийн дуваг. За тэгээд энэ тэмцээнд оролцсон алба хаагч нартаа бас газрын даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс баяр хүргэж сарын үндсэн цалингийн 1-р байранд орсон алба хаагчдыг 20%, 2-р байранд орсон алба хаагчдыг 15%, 3-р байранд орсон алба хаагчийг 10%, за 4-р байранд орсон алба хаагчдыг тосвор 5-5%-аар ингээд шагнахаар шийдэлж байгааг дуулахад таатай байна. Ажлын амжилт хүсье. Ингээд Хонгор нутгийн зан олондоо 17 дугаар жарны усан барс жилийн босгон дээр хүрж байгаа ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд жаргаж байна. Та бүхний маань юу сансан 9 цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэж уран бүсийн цэнхэр нутагтаан гоник үгүй жаргалаар дүүрэн байж улуу залтаар солишгүй Монгол сайхан хувь зяандан омогшиж галын улаан дүр шиг өргөлж өдөө мандан мадрахын ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье.